Анюта. Антон Павлович Чехов. Лиссабон гэдэг хөлсний байрны хамгийн хямд үнэтэй нэгэн тасалгаана. Хүн эмнэлгийн 3 дугаар ангийн оюутан Степан Клочков. Нэг буландаасаа нөгөө булан хүртэл явн. Эмнэлгийнхээ хичээлийг хичээнгүүлэн цээжилж байлаа. Эцэж цуцгаа мэдэхгүй мэрийн цээжлэгчийн духнаас нь хөс чихэрчихсэн, хоолой нарагчихсан байлаа. Мөсөнхөө тогтсон цонхны ирмгийн дэргэд 25 орчмын настай, туранхай цайвар нүртэй, хар үстэй, онгор хөх нүдтэй, бяцхан биетэй Анюта гэгч тэднийд хоргодож байдаг хүүхэн мухар сандал дээр бүхийн суугаад улаан утсаар эрэгтэй хүний цамсны заханд цэцэг хадгаж байлаа. Будамдах цаг хоёр эвгүй дуугаар цохиж үд болоход тасалгаагаач цэвэрлээгүй. Тун яаралтай ажиллаж байгаа ажээ. Хум жатруулсан хүнжилдэр, ном, хугацас хунар нь ундуу сундуу, тамхины иш хөвсөн төмпөн дүүрэн хөөсөрсөн угаадас, шалаар хөд орооцолдсон хог новш хуйлран заваарчээ. Ууршганы баруун тал 3 хэсэг байдаг гэж Клочков цээжигч. Зах нь дээд хэсэг нь цээжний 4-5 хүртэл идэх хавиргыг тулж байдаг. Хажуу тав нь 4 дахь хавирга хүрч байдаг. Ард тийшээ Спенс Капия хүрч байдаг. Гэд уншснаа ухаарах юм. Таазаа ширтэн байж давтан хилж байснаа учлыг нь олж ядаад додуур бэлхэнцгээ дээгүүрээ тэмтчин богино хавиргаа олж ядан. Энэ хідэн хавирга ер нь роял хөгжмийн дардс юм шиг. Сургууль хийхгүй бол олдож өгөхгүй нэ. Хэлхээ яс тэмтэрч бас амьд хүний яс тэмтрийг ажиллаж хавиргаыг нь ширхэгчлэн тоолох хэрэгтэй боллоо. Аахо, Анюта аж вэ хөө? Би сургууль хийж жигийг нь олоодох юм. Гэхэд нь Анюта ойж байсан юм орхиод цамцаа тайлж цээжээ гэдэж суув. Клочков их зурдан суугаад хөмсгөө зангиданхан байж хавиргаыг нь тоолж гарав. Хи, богино хавирга чинь ердөө олдохгүй байна. Игмийн цаана орсон юм болоод. 2 дахь хавирга энэ вэ шүү. Мөн. 3 дахь нь бас энэ байна. 4 дахь нь энэ байна. Хи, мөн. Чи юунд хавчнаад байна? Гэхэд нь гурууч нь яасан хүүт юм бэ гэжээ. За, битгий эргэлдээд бай. Хаанаас л чи өхүү гэжтэй. За байц. Тэгэхээр 3хан хавирга энэ. За 4 дахь нь энэ шүү дээ. Чи ийм турхаа мөртөө хавирга чинь мэдэгдэхгүй юм. 2 дахь нь энэ. Энэ 3 дахь нь шүү дээ. За байц. Ингээд ч тодорхой тогтоож болохгүй байна. Мөн зандуураад. Нэг л бишээ. Зурж тэмбэлдээ л дээ тэгвэл. Нүүс минь хаа бивэлээ гэд шатанхай модны нүүс аваад Анютын хинхдэг холбогдох хавирганы дээгүүр хид хідэн зэрэгцсэн хар шугам татав. За харин аятайхан боллоо доо. Алхан дээр тавиад цөмийг нь харж байгаа юм шиг л. Заах одоо тогшоод үзье. Босоод хооч. Гэхдээ нь Анюта босоод ирүүгээ өргөв. Анютын уруул, хамар, хуруун даарч бэрээд хөхөрчгсөн байхыг Клочков ажилдаа болоод ажигч үгүй тогшоодлоо. Чичрэх гээд байгаа Анюта бие барьж ядна. Хэрэг чичрэхийг минь мэдчихвэл нүүсээр зурлахаач болчихно. Тогшин үзгээч болчихно. Тэгээд шалгалттай муу агчих болно гэж айж байв. За одоо цөм тодорхой боллоо гэд Клочков тогшин үзгээ боллоо. Чи энэ зурсныг минь битгий ачаарай. Ингээд суугаад бай. Би нэг жаахан цээжлэн тогтоогоодохыг гээд дахиад л цээжлэн яваад байх болов. Өнөөх хүүхэн хинхтэг дээрээ хар шугам зүгээр шивүүлэн зургалчихсан юм шиг бээрч атиж гисэн. Юм бодол хийлэнхэн сууж байлаа. Ерөөсөө Анюта үг зөөнтэй. Дандаа юм бодож л байдаг хүн ажээ. Анюта тэр тасалгаанд 6-7 жил болохдоо Клочков шиг тийм 5 хүнийг таних мэдэх болсон билээ. Одоо цөм сургуулаа төгсөөд 90 цент хүрч Анютыг огт мартчихсан юм санаж. Тэдний нэг нь Парист, 2 нь их эмч, 4 дахь нь зурагчин, 5 дахь нь бүр профессор болсон байжээ. 6 дахь нь Клочков маань. Одоодоо муул байгаа Клочков. Ирээдүйд яриангүй мундаг хүн болох үз. Клочковынд тамхич байхгүй, цайнч дууссан. 4хэн ширхэг ятам үлджээ. Цамцныхаа хатхамсыг даруухан дуусчихвал загсан авгай дайваачиж өгөөд олсон мөнгөөрөө тамхи, цай худалдан авч болно гэж бодож суулаа. Үүдний цаанаас орж болох уу гэж хүн дуугарв. Анюта мөрөн дээгүүрээ ноосон агчуур хурдхан нарж тохиотхов. Зурагч нь Фетисов орж би танаас нэг гуйлттай ирлээ гэж Клочков руу хандан дух руугаа үндсэн хажимгийн дороос ямар нэгэн адгуу самтан шиг харцаар ширтэн ярьж эхлэв.
Танаа энэ хөөрхөн гоё хүүхнийг би 1-2 цагаар аваачиж зуръя. Надад тус хүргэж нэмэрлээч та. Би нэг зураг зурах гэсэн чинь зуруулах хүн ч олдохгүй юм. Хүн харж эхлээд дүсийг нь гаргаад авахгүй бол тун болохгүй юм а гэхт нь. Дуртай яа зөвшөөрье. Тэгэлгүй яах вэ? Болно. Аль вэ Анюта? Явж үзгэжээ. Тэнд очиод яадгийн дээ гэж Анюта буртан хэлв. Очиргүй яах вэ? Урлагийн хүн гуйж байхад чухам ямар аль нэгэн шал дэмий юмд яв гэж байгаа биш. Болдгод бол тусалгүй яах вэ? Гэхдээ нь Анюта хувцлах болов. Та юу зураад байна да гэж Клочков асуухад. Сэтгэлийн дагин зурж байна. Сайхан сэдэв байгаа юм. Гэхдээ зурхад болж өгөхгүй л байна. Янз бүрийн хүүхнээс дүрслэн зурх болох юм. Өчигдөр чинь нэг хөх хөхтэй хүүхэн зогсоож зурсаар байгаад таарлаа. Хөх чинь яагаад ингэж хөх болчихсон юм гэхэд яах вэ? Оймсны бодог байхгүй юу гэж үлээ. Манайш ч яах вэ? Цээжисээр тогтоосоор л үздэ. Та их төвчээртэй айхавтар хүн шүү гэхтэн. Ангаах ухаан гэдэг чинь цээжлэхгүй бол яаж ч болдоггүй юм шүү дээ гэжээ. Клочков, чи чинь яасан муухай? Гахаан хөвтөж шиг суудх юм бэ? Яаж суух нь энэ вэ? Чөтгөр гэж. Яаж суух юм бэ? Үүнээс өөрөөр суухын ч аргалга. Би ав гахаас сарда 12 төгрөг авдаг болохоор түүгээр чинь яаж аятай сайхан суух вүлээ гэхэд нь. Тэрч тийндээ гэд зурагч нь тухайн атрууданхан байснаа. Гэхдээ үүнээсээ арай аятайш сууж бололгүй яах вэ? Боловсралтай хүн бол заавал яруу сайхныг сахидаг байх ёстой билээ. Тийм үү дээ. Танаах бол чөтгөр бүүмэд. Ордер чинь ундуу сундуу, угаадас, хог навш, тавхт өчгтөр хийсэн будаа, түй. Тэр ч нэрэ шүүгээд Клочковын царай улааж. Анют маань өнөөдөр цэвэрлэх тун завгүй байсан да. Пож юм хийсээр байгаад бич хэлв. Анюта зурагчин хоёрыг гарч явхад Клочков буудан дээр хажуулчаад цээжилж байснаа санамсаргүй зүүрмэлчихсэн байж. Цаг хэртэй болоод сэрж гараараа толгоогоо тулан гүнхтэйе бодол болон суулаа. Эрдэн боловсрогтон хүн яруу найрагч байх ёстой гэж зурагчны хэлснийг санаад өөрийнхөө сууж байгаа байдлыг санахаас шал эсэргэн болчихсон байлаа. Тэгснээ ирээдүйнхээ ирмэлцлийг цээжиндээ тунгаан. Өвчтнүүдийг тусгай өрөөнд үздэг болж, саруул уудам гуанзанд хоололдог, дэглэмтэй нямбай эхнэрийнхээ хамт суудаг болно гэж бодол хийснэ. Одоогийн энэ тамхины иш хөвсөн угаацтай түмпэн харахаас хамгийн бузар муухайдаа турчаад байгаа нь санагдлаа. Анютан ч гэсэн эмх замбраагүй, муухай, болох санагдлаа. Тэгээд тийм муухай байдалд цаашдаа орохгүй тулд даруухан л Анютаас салмаа санагдав. Зурагчийнхаас хүүхнийг буцаж ирээд үстэй дээлээ тайлж байхад нь Клочков толгоогоо өндийлгэн айгүйхнэр. За хайрт минь ээ. Ийм л байх юм да. Суугаад чи сонсч бай. Хоёулаа салъя да. Яшиг. Ер нь цаашдаа чамтай амьдарч суух дургүй байна гэхэд нь Анюта зурагчийнхаас тэнхээ тамирн тасарч ядарч гисэн ирээд тэнд зураг зурхад удтал зогсондоо болоод царайн цонхийчихсэн турж ёнхооч хоод ирүүн шүүйсэн байв. Клочковын хэлсэн үгэнд хариуч дуурсангүй зөвхөн уруулан номлозаад байв. Тэхүүдээ хожим хизээ нэгэн цагт салхал ёстой бас цааш. Чийж төвшин сайн хүн. Тэнэг гимээргүй тийм хүүхнийтэй мэдж байна уу? Гэхэд Анюта үг дууч үгүй. Бэлээ дахин өмсөөд хатгаж байсан цамц утас зүүгээ цаасанд цугдаж цонхон дээр болттой байсан дөрвөн ширхэг йотонг авчирч ширээн дээрх номын хажууд тавилаа. Энэ чиний йотон шүү гэж зөөлхнөр хийснэ нулимсаа далдлахын тулд эргээд харав. Яа гэхвэ дээ. Чи уйлаад байна уу гэж асуугаад тасалгаа дотуураа ийш тийш яасгасангуудаа. Яасан хачин бэ? Чи нэрээ салах ёстой байна гэдгийг чи өөрөө мэдээд байгаа шүү дээ. Бүхэд бүтэн насаараа ямар хант байгаад байх юм биш дээ. Гэхдээ нь Анюта юм хумаа боочоод Клочковт эцсийнхээ үг хэлэхээр наашаа ирэхэд нь харамсан өрөвдөж. Яах вэ дээ? Дахиад нэг 7 хоног боловч суул да. Сууж илвэг. 7 хоногийн сүүлчээр би яв гэж хэлье. Гэж бодож байгаа мөртөө бие зориггүй сулхан гэж буруушаана. За, юунд зогсоод байна? Явах юм бол явсан юм шиг яваад айл. Явах дургүй юм бол дээлээ тайлаад байж л байхгүй юу? Байж л байл да. Гэхдээ нь Анюта үгч дуугарлгүй. Үстэй дээлээ аяархан гихч тайлж байснаа мөн аяархан нийгээд
Сулхнаар санаа алдан нөгөө л цонхны дэрэгдэх мухар сандлын зүг чимээгүй очлоо. Оюутан Клочков ном барьчаад мөнх нэг булангаас нөгөө булан хүртэл цааш наашаа явж. Уушигны баруун тал нь 3 хэсэг байдаг. Дээд тал нь цээжний хавирганы 3/4-ийг хүрч байдаг гэж байв. Тэгтэл байшингийн гудамд нэгэн хүн байдаг хоолоогоороо "Григори, халуун тоогоо" гэж хашгирчээ.